Юух. Эрхэм хүндэт үзэгчдээ Монголын морин спорт үеэжтэй холбоо үүсгэн байгуулагдсны 25 жилийн ой Монгол морийг дэлхийн дэд гиннесийн амжилтанд бүрдгүүлсний 8 жилийн ой зориулсан хурдан мордын уралдааныг Ховд телевиз, Сүлт телевизийн уран бүтээл хамт олон Ховдын цэнхэр хязгаараас бэлтгэн үзүүлж байна. За Цалуугийн уудам дэнжидээр энэ жил Монгол эх орны өнцөг улбараа сурамжуулсан хурдан хөлгүүд энэ жил бол энэ 3 уралдаан зохион байгуулагдж байгаас хамгийн олон мөр бол Ховд аймагт ирсэн уралдаан өрнөж байна. Сая азрагны уралдаанд 221 азраг бүртгүүлээд 194 азраг уралдлаа. За тэгвэл соёлонгийн уралдаан хэдхэн мөчийн дараа гарааныхаа зураг төхөөрөмжөн дээрээс эргэхэд бэлэн болсон байгааг манай зураглаачийн дунд одоо сайхан харуулж байна. За өнөөдрийн хурдан соёлонгийн уралдаанд 196 соёлон бүртгүүлээд 20 гаруй 34 одоо сэрвэний өндөр тэнцэхгүй гэсэн шалтгаанаар хасагдлаа. За ингээд үндсэндээ нэг 160 хэд 74 одоо гарааныхаа төхөөрөмжөн дээр игэнсэн байгааг харуулж байна. За үндсэндээ Монголын морин спорт үеэжтэй холбооны хамт олон Ховд аймгийн Алтай унаг морин спорт үеэжтэй холбооны тэргүүлэг шгшүүд. За мөн одоо Ховд аймгийн засаг даргын тамгийн газрын хамт олон одоо энэ уралдааныг амжилттай сайхан зохион байгуулж хурдан азрагны уралдаан түрүү одоо барайнд орсон. За бид та бүхэндээ шууд дамжуулан үзүүлсэн азрагны уралдаанд Баян Хонгор аймгийн уугуул хан Улаанбаатар хотын хан уул дүүргийн уяа Зоригт Баатарын жавхлангийн хээр азрагыг Монгол улсын мандаа байж буян тогтгож түрүү магнайт хурдлуулсан бол Аман Хүзүүнд Хөвсгөл аймгийн Их уул сумын уяач аймгийн харцаг Цулманбаатарын Хонгор азраг Аман Хүзүүнд урдаллаа. Өнгөрсөн жилийн Хөвсгөл аймгийн баяр нааданд түрүү магнайт хурдсан. За 3-т одоо Ховд аймгийн Буянт сумын уяач Төмөр очрын хээр азрагыг залуу уяач Эрдэнэ цогт үйж одоо 3 турдлууллаа. За азрагны уралдааны айргийн 4-т Өмнөгөө аймгийн Хамбог сумын уяач Эрдэнэ очрын хар азрагыг аймгийн алдарт байж Намхан сайхан үйж 4 турдлуулсан бол азрагны уралдааны айргийн 5-т Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Амар санаагийн одоо хурдан хүрэн халдсан азраг хурдалж нааданчин олныг байсаглаа. За ингээд өнөөдөр хэдхэн мөчийн дараа хурдан соёлонгийн уралдаан шанц сөрөх хөлгүүд гарааныхаа төхөөрөмжөнд ирэгдэн. За морд бүрэн ирээгүй байгаа учраас бол одоо ингээд төрүүлж орсон морд бол одоо зүгээр тарлаад орж ирэхин хүүхдүүдтэй манай уяачид бас дараа дараагийнхтар сайн захихгүй 2 талдаа уралдаад үндсэндээ эндээс сая 5 км төхөөрөмж дутуу байхад бараг таралсаар байгаа ирлээ. За энэ 2 талдаа уран талтна гэдэг бол мориндоо бас одоо жаахан хэцүү юм байдаг учраас хүүхдүүдтэй сайн хэл одоо төрүүлчийн морд очсон ч гэсэн төгсгөлийн морд орж амжааг бол хизээж төхөөрөмж буухгүй тийм учраас ингэж морио бол одоо ингэж 2 талд нь уралдуулж болохгүй гэдгийг одоо хүүхдүүдтэй манай уяачаад сайн хэлэх хэрэгтэй байна. За энэ жил ардын хувьсгалын 100 жилийн ой түүхэн хөв заяаны одоо тэгш хойд таарсан энэ жил Монголын морин спорт үеэжтэй холбоо 3 аймагт одоо уралдааныг зохион байгуулж байна. За өчигдөр одоо сонгомлын 3 насны ангиллын уралдаан болж өнгөрсөн. Сонгомлын одоо дээд ангиллалд бол одоо олон хурдан хөлгүүд одоо тоосоо өргөж Завхан аймгийн Тосон цэнгэр сумын уяа Сэрэтрийн баяр сайхан бол одоо түрүү магнайт бормороо хурдлуулсан. За ингээд өнөөдрийн хурдан соёлонгийн уралдаанд Говьалтай аймгийн Төрг сумын харьяат Чогсом живийн цоодлын Сартай хонгор соёолон 273 номертой Увс аймгийн Наранбулаг сумын залуу алдарт уяач Хос хоёр үйсэн мордсон байгаа байна. Ховд аймгийн Уянт сумын уяач Адуучин хул соёолон 11 номертой 1 номертой мордсон байгаа байна. Архангай аймгийн Ихтэмэр сумын уяач Түргэн төрийн гамболдын одоо хурдан Хатан суйг тамхтай хүрэн үрээ одоо бас мордсон байгаа харагдж байна. За ингээд нарын зэрэг бол одоо олон соёлонгууд мордсон байна. Хинти аймгийн Галшир сумын Аюурын амар хотын одоо 72 номертой хээр үрээ мордсон байгаа харагдж байна. Аюурын амар хот уяачийн үйсэн Төв аймгийн Баян Шандман сумын уяач Удуулын тулг болдын одоо хурдан хээр үрээ. За ингээд нарын зэрэг одоо газрын хурдан 160-аад одоо хурдан соёлон гарааныхаа төхөөрөмжөнд дээр ирж байгааг манай зураглаачийн дунд харууллаа. 44 номертой Ховд аймгийн уугуул Улаанбаатар хотын Баян Зэрэг дүүргийн харьяат Мөнх насангийн хурдан халдсан үрээ мөн одоо 44 номертой морж байгаа нь Архангай аймгийн Эрдэнэ мандал сумын Батцаягийн зээр дүрээ гэж 46 номертой сайхан зээр дүрээ морж байгаа харагдж байна. За ингээд өнөөдрийн уралдаан бол одоо үнэхээр сайхан уралдаан болно. За энэ хэдэн соёлонгуудыг оруулаад одоо эргүүлнэ. Завхан аймгийн Алдар хаан сумын уугуул Нарга группийн захирал Ягааны Чойж даваагийн хурдан бор соёолон 19 номертой мордож байгаа юм байна. За мөн Дорн аймгийн уугуул Цэцгээгийн Түн баярын бор соёолон 777 номертой Дорн аймгийн Алхгуул сумын уяач Сүхбаатарын Батмөнхийн унган адуу. За ингээд нарын зэрэг олон соёлонгууд одоо мордож байгаа. За
төмрийн чин зөргийн хээр соёолон гэж өнгөрсөн жилийн төрийн хоёр наадам түрүү магнад ордолж байсан аймгийн алдарт байж Адуучийн Нэмбаатрын байсан ган төмрийн чин зөргийн хээр соёолон одоо бас мөрдөж байгаа. За ингээд өнөөдрийн одоо хурдан соёлонгийн уралдаан бол үзүүштэй сайхан уралдаан болно. За Ховд аймгийн морин спорт байштай холбоо Монголын морин спорт байштай холбооны Ховд аймагт ажиллаж байгаа энэ хүмүүс бол одоо хэмжилтийг ер нь тун дултайхан л хийгээд байх шиг харагдаад байгаа юм. За ер нь хэмжилт бол ер нь тун давгүй сайхан болж байна. За түмэн бол одоо шудраг сайхан наадмыг л одоо хүсэн хүлээж байгаа гэдгийг манай ард түмэн одоо өөрөөсөө бас одоо хүлээж байгаа. За шудраг сайхан хэмжинэ гэдэг бол одоо ингээд наадмын гол одоо амин сүнсүүлсэн ийм зүйл байна. За өнөөдрийн одоо хурдан соёлонгийн уралдаанд Хинтээ аймгийн Галжир сумын уяаж Амарбатын хээр үрээ 72 номертой, Төв аймгийн Баян Шандмал сумын Удвлын Тулг болдын хар бор үрээ 72 номертой, Увс аймгийн уяаж Мягмар жувын хээр үрээ 73 номертой, Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын уяаж Лагны Төмөрчрийн Төмөрбаатарын хээр үрээ 76 номертой, Оргил Эрдэнэ Улаанбаатар хотын уяаж Оргил Эрдэнэ Төмөрбаатарын Оргил Эрдэнэ хурдан хулуурыг аймгийн алдарт байж Батам Жунаа висэн 79 номертой, Говьлтай аймгийн уяаж Төмөр сүхийн Молор хулгдаг үрээ 84 номертой, Арханга аймгийн Өндөр улаан сумын аймгийн алдарт байж Очрын Вандан цэрэнгийн хурдан хээр үрээ аймгийн бүсийн нааданд 3 удаа төрүүлж үсэн хээр үрээ 87 номертой, Өвөрханга аймгийн Баянгол сумын уяаж Лавживын бор халдсан үрээ 89 номертой. За мөн өнөөдрийн энэ уралдаанд Өвөрханга аймгийн Уянг сумын уугуул Даваанарвын Ганбаатрын Будан үрээ өнгөрсөн жилийн төрийн хоёр нааданд хязгаалan харагдсан Баян хонгор аймгийн Цаг сумын уугуул Арагуулэг группийн захирал Занганы Бүрүүчрийн одоо хүрэн үрээ тэргүүтээ бас үрээнүүд одоо мордож байгаа байна. Ховд аймгийн Зэрэг сумын уяаж Бүх чулууны Баатар билгийн хурдан алтар үрээ 159 номертой мордож байгаа харагдж байна. За ингээд нарын зэрэг бол одоо олон соёлонгууд гарааныхаа төхөөрөмжн дээр игэнсэн байгааг манай зураглаачин дөрөнд харуулж байна. За төхөөрөмж бол одоо үнэхээр сайхан өргөн энд бол одоо багтахгүй болов уу гэж санаа үл зовмор юм сайхан байгаа харагдж байна. За эдхэн үчин дараа гарааныхаа төхөөрөмжн дээрээс иргэн Ховдын одоо өндөрлөг хөрөн улсын донд болж байгаа хам жаргалан тайрхан хатан хариус нуурын хөндөд болж байгаа энэ сайхан наадам бол өнөөдөр соёолын даагны уралдаан одоо хуваарийн дагуу явагдана. За хурдан мордын уралдааныг Ховд телевиз та бүхэндээ шууд дамжуулан үзүүлж байна. Сүүлд бол Улаанбаатар хотод очиод NTV телевизийн уран бүтээл хамт олон бол одоо сайхан дэлгэрэнгүй сайхан одоо та бүхэнд бичиж одоо гаргаж харуулна. За Монголын үндэсний соёлыг дэмждэг олон зуун мянган үзэгчдийн одоо сонорыг мэлээж одоо тэр олон зуун үзэгчдийн эрэлт хэрэгцээг одоо хангахын төлөө Ховд телевизийн уран бүтээл хамт олон, Сүл телевизийн уран бүтээл хамт олон, NTV телевизийн уран бүтээл хамт олон бас одоо хичээн ажиллаж байна. За ингээд хурдан соёлонгууд гарааныхаа төхөөрөмжлөр ирсэн. За сүүлийн морь эртэл ингээд эхний тараасан морьд ямар ч ашиггүй энэ хоёр талдаа ингэж уралдаг бол одоо жаахан тийм хэм байгаа. Уяачид одоо уралдаанч хүүхдүүдэд сайн анхааруулж хэлэх хэрэгтэй. За ирэхэд үлэн болжээ. За сүүлийн хоёр соёлон одоо сая сайхан орлоо. За замд бол одоо бол соёлон байхгүй байгаа бах. Хоржилоо Ховд аймагт болж байгаа Монголын морин спорт байштай холбооны 25 жилийн анх хоёр наадмын хурдан соёлонсны мордын уралдаан Хурамс тэнгэрт бумбан тоосон одоо бас өнөөдрийн хүлэг мөрд гарааныхаа төхөөрөмжн дээрс эргэж байгаа мөчиг манай зураглаачин дуранд харууллаа. За жаахан явсыгээд өгч байгаарэ. Ховд аймаг зохион байгуулагдж байгаа өнөөдрийн одоо хурдан мордын уралдааны хурдан соёлонгийн уралдаан хамгийн надлаар ирсэн одоо үзүүрийн бөөн үрээнүүд гарч ирсэн байгаа байна. За ингээд үзүүрийнхэн соёлонтой манай зураглаачин дуран сайхан зэрэгцээд одоо явчихаарай. 80 эдэн номертэй сайхан бороо хурдан соёлонгийн уралдааны үзүүр дээр гараад ирсэн Өвөрханга аймгийн Баянгол сумын уяаж Лавживын бор халдсан үрээ Сүхбаатар аймгийн Дарган сумын унган ат Өвөрханга аймгийн Баянгол сумын Лавживын бор халдсан үрээ өнөөдрийн Ховд аймгийн одоо Хурамсын уралдааны хөтлөөд гарч ирсэн уршилж байгаа харагдж байна. 70 эдэн номертэй Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын Даагны Төмөрбаатарын одоо хурдан хээр үрээг Баасан цэрэн уяаж уй шурдлуулж байгаа Доронтын гүшилтэй хээр үрээ өнөөдөр өнгөн дээр гараад ирсэн байна. Түүнийх нь ард дээр гараад ирсэн 110 эдэн номертэй юм шиг байна. Сайхан хээр үрээ мөн одоо гараад ирсэн уршилж байна. Говьлтай аймгийн Эрдэнэ сумын уяаж Дэмбэр сайхны хурдан бор үрээг нийслэлийн алдарт уяаж мөн хөрдөн үйсэн бас нэлээд дээгүүрхэн гараад ирсэн уршилж байгаа харагдж байна.
За энэ 117 номертэй Ховолтой аймгийн Эрдэнэ сумын угуул шүртүүлэг компани захирал Монголын морин спорт өвчтэй холбооны тэргүүлэг шгшүүн Дэмбэрэл сайхны хурдан баруураа өнөөдрийн хурдан соёлынгийн уралдааны өнгөн дээр гарч ирсэн цэвэлцэж байгаа харагдж байна. 371 номертэй сайхан зээр дүрээ өнөөдрийн хурдан соёлынгийн уралдааны аман хүзүүн дээр гараад ирсэн одоо мөн уршилж байгаа харагдж байна. За энэ 370 хэдэн номертэй Ховд аймгийн Мянгат сумын харьяат Монгол улсын мандаа загжууны мэд сайхны хурдан өрөнгөрөө аман хүзүүн дээр гараад ирсэн уршилдаа. За Мөөжиг алдарт Багнуурын аймгийн алдарт за Баян Хонгор аймгийн цаг сумын угуул арга бүлэг группийн захирал Занганы бүр өчрийн хурдан зээр дүрээ өнгөрсөн жилийн дөрөв их хоёр нааданд хязгаарлан дөрөв туртсан бол өнөө жилийн Монголын морин спорт өвчтэй холбооны 20 жилийн их хоёр нааданд өнгөний 5 руу орж ирлээ. Өөр ханга аймгийн уян сумын угуул Баатрин Өөранга аймгийн уян сумын уяас Даргагийн даваан руу хүү Ганбаатрин бүр дүрээ Айргийн дав руу орж ирж байгаа харагдж байна. За энэ хоёр үрэг хоёулангийн улсын мандаа байж Ганбаатрин буян дөгтөг гэдэг хүн уяас солигийг харуулсан ийм одоо хоёр хурдан үрээ өнөөдөр одоо өнгөнд гараад ирсэн уршилж байгаа байна. За 3 дээр ива улаан зээж нэмнэтэй одоо хээр үрээ бол Хөвсгөл аймгийн Шинэтэр сумын угуул Лагны төмөрчрийн одоо хээр гэдэг үрээ 3 дээр гараад ирсэн байгаа байна. За өнгөн дээрээ бол Ховд аймгийн Мянгат сумын уяач Мэд сайхны хөрөн үрээ өнгөлцсөн. Аман үзүүн дээр нь Ховолтой аймгийн Эрдэнэ сумын уяач шүртүүлэг компани захирал Дэмбэрэл сайхны хурдан баруурыг нийслэлийн алдарт уяач мөн хэрдэн үйсэн аман үзүүн дээр 3 дээр Лагны төмөрчрийн хээр үрээ 4 дээр Баян Хонгор аймгийн цаг сумын угуул арга бүлэг группийн захирал Занганы бүр өчрийн зээр дүрээ за өнгөрсөн жилийн төрийн хоёр наадмын айргийн одоо хурдан үрээ өнөөдөр нэлээд дэхэнд гараад ирсэн уршилж байгаа харагдж байна да. За жаахан аршаа сууя. За арын үрээнүүдээ одоо сайхан өгөөжөөхөн харуулнаа манай зурагчийн дунд. За өнөөдрийн одоо хурдан соёлынгийн уралдааны үзүүрийн 5 соёл 6 соёлын жоохон зайтай түүний ард дээр үүдэн хоймрын дагавтай ахаад 2 3 соёлон байгаа. 5-ын ард дээр хива 3 бөөрөөний өнгөн дээр байгаа сайхан зээр дүрийг манай зурагчийн дунд харуулад гараа. Арханга аймгийн уяач Алтан гэрлийн одоо хурдан харуурыг мөн Күтэн Зэрэнживийн уяан дээрс мордсон Арханга аймгийн уяач Алтан гэрлийн одоо хурдан зээр дүрээ энэ арын бөөнийг өнгөчгсөн уршилж байгааг манай зурагчийн дунд харууллаа. За өнөөдрийн одоо хурдан соёлынгийн уралдааны үзүүрийн хэдэн үрээний дунд тал өөр ханга аймгийн уян сумын уяан уугуул Даргагийн даваанрын хүү Ганбаатрин мөтөн соёлын хамгийн зааталтанд уршилж байна. Энэ бөөн соёлынгийн за өнгөрсөн 2018 онд Дорнод аймгийн Баян Дөмөн сумын нотогдуулсан зүүн бүсийн хурд наадам соёлын мурмаар харагдуулсан өөр хангаад тулсан хаврын бүсийн уралдаанд мөн одоо соёлын төрүүл гэж байсан ийм одоо соёлынгийн өмтэй 418 номертэй сайхан зээр дүрээ өнөөдрийн хурдан соёлынгийн уралдааны үзүүрийн хэдийн ард дээр гараад ирсэн насан уягийн хонгор хадсан үрээ гэдэг гараад иржээ. Завхан аймгийн дөрвөлжин сум гэж бичүүлсэн байна өвшил баймаар юм да. Насан уягийн алдсан гэдэг үрээ 410 номертэй марцсан энэ аймгийн надлаар нь өнгөрсөн жилийн төрийн хоёр наадан дөрөв магнайт дурталсан Ховолтой аймгийн Алиун сумын ган төмрийн жинзэргийн хээр соёлон үзүүрийн тасарсан 6 соёлонгийн ард дээр 7 дээр улаан цамцтай хүүхэд дээрэд нийллээ. Дорногов аймгийн Сайн Шинж сумын уяач Адуучийн Баатрин учирдуулж байгаа Ховолтой аймгийн Алиун сумын уяач ган төмрийн жинзэргийн одоо хурдан хээр соёлон үзүүрийн тасарсан 7 соёлон руу ирээд нийллээ. За ингээд арын үрээдүүдийг манай зурагчийн дунд дахиад нэг сайхан харуулъя. За дотор тийшээ удаа жаахан аршаа суучаарай. Арын хэдэн үрээн дотор Ховд аймгийн Мөнх хайрхан сумын Ширнэн мандын ачаагийн хээр үрж Монгол улсын мандаа тодмондоо Батүржин утгансан үйсэн морин бэлтэй хээр хавцсан үрээ арын бөөн үрээн дотор орж ирсэн байгаа гэж байна. Өнгөрсөн жилийн өөр ханга аймгийн Баяр наадмын хязгаалангийн дөрөв ийм одоо үрээдээ. За эцэг нь бол одоо далайн хээр гэж газарыг баруун бүсийн наадмын төрүүлж байсан. За ингээд одоо соёлынгийн уралдааны өнгөний хэдэн үрээ бол одоо нэлээд одоо цуурайхан байна. Ховолтой аймгийн Төгөрөг сумын уяач 273 номертой марцсан Ховолтой аймгийн Төгөрөг сумын уяач Чогсомжийн соодлын сартай хонгор үрээ 273 номертой марцсан 30 хэд дээр тэр ард явж байгаа харагдж байна. За жаахан ойртчих одоо. За одоо сайхан ойртоод ингээд одоо та бүхэндээ үзүүлье. За энэ Дорногов аймгийн Эрдэнэ сумын уяач Гэрлэгийн мат сайхан гэдэг хүний онгон хатуудаа тэр 5 дээр яваа улаацтай хүүхэдтэй 6 дээр яваа сайхан хээр үрээ. За энэ арын хэдэн үрээг бол одоо өөр ханга аймгийн уян сумын Даваанрын Ганбаатрин буур руу хөтөлсөн юм байна. За наад талд нь ахаад жижигхэн баруураа байгаа. За ингээд үзүүрийн хэдэн үрээг сайхан харуулъя. Монгол улсын тодмондоо байж Ташдөржийн мөн хөтийн учирлуулж байгаа Ховд аймгийн Мянгат сумын уяач Монгол улсын засгийн газрын гишүүн Мэд сайхны одоо хурдан зээр дүрээ өнгөлдсөн байна. Аман үзүүн дээр нь Ховолтой аймгийн Эрдэнэ сумын угуул шүртүүлэг компани захирал Дэмбэрэл сайхны одоо хурдан баруурын аман үзүүн дээр нь айргийн 3 дээр 410 номертой марцсан сайхан хөрөн зээр дүрээ. За энэ бол насан эрдний зээр гэдэг үрээ. За түүний ард дээр наад талд нь байгаа сайхан хээр үрээ бол энэ 70 хэдэн номертой марцсан 76 номертой марцсан байсан байхаа. Хөвсгөл аймгийн Шинэтэр сумын Лагны Төмөр Баатрин хээр үрээ. 5 дээр Баян Хонгор аймгийн цаг сумын угуул
Хүрээ учрын одоо хурдан хөрүүрээ өнгөрсөн жилийн ламын гэгэний даншиг наатан уржины жил 19 онд ламын гэгэний даншиг наатан шүтлэн аман гүзүүн дурлаад хязаалан улсын баяр наатан дөрөв дурдсан хөрөн соёолон айргийн давтар гадарчаа. Заашаа сууя. За энэ дэлгэцнээ харж байгаа улаан цанцтай хүүхэдтэй хэр соёолон Дорногов аймгийн Эрдэнэ сумын гэрлэгийн бат сайхны унаган атуу Говьолтой аймгийн Алиун сумын уяас ган төмрийн Жинзүргийн хэр гэдэг соёолон. За түүний ард тал дээр өөр хангай аймгийн Уян сумын уяас Даргагийн Наван нурын хүү Ганбаатарын одоо хурдан мутан соёолон байна. За дахиад аршаа жаахан сууя манай зурлаачийн дурж өнөөдөр ч манай жолооч ч юм ганган шүү юуж байна да харимчнаг. За хурдан соёолонгийн уралдааны үзүүрийн хэдийн арын одоо соёолонгуудыг харуулж байна. За 7 соёолонгийн ард дээр 8 дээр одоо нэг сайхан зэр дүрээ уршилж байгаа манай зурлаачийн дунд одоо сайхан харууллаа. 46 номертой морин зэр соёолон хурдан соёолонгийн уралдааны үзүүрийн хэд дээр гадарсан Арханга аймгийн Эрдэнэ мандал сумын уяаж Бацээгийн зэр гэдэг одоо соёолон 46 номертой марцсан шар цээж нэмнэтэй энэ улаан гофром период хүүхдийн цаа талд нь уршилж байгаа харагдж байна. За энэний урд дээр баатар 67 номертой юм шиг байна да. Өөр хангай аймгийн уяа Чимдэржин Ишиг Баатарын одоо хурдан зэр дүрээ гэж одоо бүртгүүлээр бүртгүүлсэн зэр дүрээ. Тэр одоо улаан цээж нэмнэтэй сайхан зэр дүрээ. 67 номертой юм шиг байх юг нь 221 номертой хамгийн надад ива морин дэлтэй хонгор үрээг манай үзэгчид одоо сайн таньж байгаа. Энэ Эрдэнэ өрөнгийн Ховд аймгийн Эрдэнэ өрөн сумын уяаж Батшгийн хонгор гэдэг үрээ. Ховд аймгийн Эрдэнэ өрөн сумын Батшгийн хонгор гэдэг үрээ бол одоо Дундгой аймгийн унган үрээ Амгалан бат гэж 13 настай хүүхэд унсан өнөөдрийн хурдан соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Эрдэнэ өрөн сумын Батшгийн зэр дүрээ архиад аршаа суун болоогүй. Яарах бол одоо хэрэг байхгүй дөнгөж соёолон эргээ 5 км явж байна. За ингээд Ховд аймгийн морин спорт ээжтэй холбоо Ховд аймгийн засаг даргын хамгийн газрын хамт олон өнөөдрийн энэ уралдааныг бол одоо үзүүштэй сайхан одоо зохион байгууллаа. За хүр бороо жаахан хонсон байсан учраас одоо хуйларсан жаахан тоостой байсныг тооцвол энэ одоо сайхан уралдаан болж байна. За байгаль бол одоо бидний захирагдахгүй. За ингээд арын соёолонгуудыг манай зураглаачийн дорнд одоо сайхан харуулъя. За буур дүрээ энэ ардаас ороод ирсэн. За 113 номертой сайхан морин дэлтэй харуулъя өнөөдрийн арын эдэн бөөнгөрөө хөтөцсөн Ховд аймгийн Жандаван сумын харьяат Чогсмын Мацраг зааны одоо хурдан ногоон үрээ энэ ард дээр гараад иржээ. Ховд аймгийн Жандаван сумын харьяат Монгол улсын зам Чогсмын Мацрагийн одоо хурдан ногоороо 113 номертой байгуул 660 хэдэн номертой марцсан сайхан зэр далаг үрээ энэ наадалд ороод ирсэн уршилж байгаа харагдж байна. Энэ Улаанбаатар сумын Улаанбаатар хотын уяаж мөнгө сайхны одоо хурдан алаг үрээ. Монгол улсын додмондоо яж Төвдөнгийн Мацуучин гэсэн Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн уяаж мөнгө сайхны одоо хурдан алаг үрээ. Ламингийн тэр үрээ төрүүлгэж байсан. Тэр хурдан байгаа 660 хэдэн номертой нэмнэтэйг одоо манай зураглаачийн дунд нэг харуулаарай. За энэ 668 номертой юм шиг байх юм да. За бүртгэл дээр одоо байдгүй бол Завхан аймгийн харьяат аймгийн алдарт байж Жамбалын Сүхбаатарын одоо хурдан саар дүрээ гэж бүртгэл дээр бүртгүүлсэн байх юм. За энэ одоо саар дүрээ ч одоо саар дүрээ юм аа. 668 номертой марцсан Завхан аймгийн алдарт байж Жамбалын Сүхбаатарын одоо хурдан саар дүрэг аймгийн алдарт байж ганц зэрэг үйсэн ингээд одоо өвшилж байгаа харагдж байна. За тэр арын үрээнүүд дотор одоо ямар үрээнүүд одоо бас орж ирж нэг аршаа сууч газар арай болоогүй байгаа учраас бүгдээрээ сайхан одоо харуулъя. За энэ дэлгэцтэй харагдж байгаа зэр татсан үрээ түүний ардад дээр Ховд аймгийн Жанамал сумын Монгол улсын зам Мацургийн Чогсмын Мацургийн одоо хурдан хар ногоо үрээ Дорн аймгийн цагаан уул сумын Төвдөн цаглын Мацургийн унган тамгатай үрээ байна. За 805 номертой жижигхэн будун үрээ хурдан соёолонгийн уралдааны үзүүрийн хэдрүү орж ирлээ. Говьолтой Ховд аймгийн Алтай сумын харьяат Монгол улсын мандаа уяаж Монгол улсын алдарт уяаж Сэдвийн ан номрын хурдан уул үрээ хул буурал үрээ аймгийн алдарт уяаж Эрдэнэ хотын Баян зүрх байсан баха энэ хул буурал соёолон өнгөрсөн жилийн дөрөв их баяр наадны хязаалан 10 хэдээр ордог одоо хул буурал шиг мөн шиг байна. За арын хэдэнд орж ирж байгаа харагдж байна. За энэ Ж тамгатай сайхан хар үрээ 150 хэдэн номертой марцсан Ж тамгатай сайхан хар үрээ өнөөдөр нилээн дээгүрхэн гараад ирсэн уршилдаа. Төв аймгийн Батцанбөр сумын уяаж аймгийн алдарт уяаж Бат сайхны үж урлуулж байгаа Бүрядын хар гэдэг үрээ 157 номертой марцсан Төв аймгийн Батцанбөр сумын Бүрядын хар гэдэг үрээ мөн байна. Ж тамгатай сайхан хар үрээ марцсан. За ингээд наа хэд дээр сайхан тогтоод уршлаад байгаа. За тэр дунд талд нэг зэр далаг үрээ Улаанбаатар хотын уяаж Баян зүрх дүүргийн уяаж мөнгө сайхны зэр далаг үрээг Монгол улсын додмондоо яж Төвдөнгийн Мацууж байсан. Наа талд нь Ховд аймгийн Алтай сумын Сэдвийн ан номрын буурал үрээ заа уршлаад байгаа. Айж жоохон сайхан уршлаад байгаа. Төв аймгийн Батцанбөр сумын Бүрядын хар гэдэг үрээ энд одоо уршилж байгаа харагдж байна. За тэр цааталд 81 номертой юм шиг байхын сайхан саарл үрээ цээж нэмнэтэй саарл үрээ энэ хоёр урдлын үрээг харуулаарай. За энэ дэлгэцтэй харагдж байгаа 84 номертой юм одоо сайхан саарл үрээ гараад ирсэн уршилж байгаа харагдж байна. Цээж нэмнэтэй сайхан саарл үрээ 84 номертой юм шиг байхын Говьолтой аймгийн уяаж Төмөр сүхийн модрын хул гэдэг үрээ хул үрээ юм байна үзэгчдээ. Говьолтой аймгийн уяаж Төмөр сүхийн хул гэдэг үрээ одоо өнгөрийн хэдэн үрээний ард дээр гараад ирсэн Арханга аймгийн өндөр улаан сумын Очрын вандан цэрэнгийн хэр үрээ энэ мөндөө энэ одоо за очор номерын одоо манай зураглаачид жоох уршаа явчих.
За энэ Аранга аймгийн өндөр улаан сумын Монгол улсын авраг малчин очрын мандан цэргийн урдан хаяр соёлон том мөн шиг байна. Энэ жил очиж Улаанбаатар хотод очиж сунгаад үзүүрийн хэдэн соёлонгуудтай байгуулсан. За мөн байна. 87 номертой юм байна. Аранга аймгийн өндөр улаан сумын очрын мандан цэргийн хэрвэрэ шүтлүүрээ Завхан аймгийн Дэлмэн суманд тулсан аймгийн зүүн бүсийн нааданд төрүүлээд Аранга аймагт тулсан хойд бүсийн хурд уралдаанд хязаалан үрээ бас түрүү магнат урдаж байсан баг шүү. Өнгөрсөн жил аймгийнхан баяр нааданд түрүү магнат урдсан. За үргэлжлэр урдлынхаа хэдэн өрөөнд орчоо. Энэ 76 номертой Хөвсгөл аймгийн Шин өдөр сумын Лаагны Төмөрбаатар гэх Сүхбаатар аймгийн Халдсан сумын Алтан хүүгийн унган хөрмөрө 2018 оны Монголын морин спорт ээжтэй холбооны зохион байгуулсан хаврын уралдаанд 17 туртлуулж байсан Лаагны Төмөрбаатар үеийн одоо хурдан өрөөрөө. За ингээд одоо урд хэдэн үрээ байгаа үндсэндээ. За ингээд одоо 6 7-доор явж байгаа. Өвөр ханга аймгийн Уян сумын уяач Даваанарын Ганбаатарын одоо хурдан буурал үрээ. За түүний хувьд улсын баяр нааданд ихнэсний боргороо өнгөрсөн жил 6 турлуулсан өнөө жил бүр соёолон бол үзүүрийн тасарсан 6-гийн ард дээр одоо явж байгаа харагдж байна. За сайхан тогтоо яваа шүү манай зурагтаач. За яарамгүйхан байгаа. Ховд аймгийн Булган сумын Нямагийн Батулдын одоо хурдан хонгор үрээн 221 номертой яваад байгаа. Энэ хонгор үрээ юм байгаа. Ховд аймгийн Булган сумын угуул Улаанбаатар хотын Налаг дүүргийн харьяат Нямагийн Батулд уяач хонгор дааган 4 турлуулсан бол дахиад хонгор соёолон 220 хэдэн номертой марцсан энэ дунд одоо явж байгаа харагдж байна. За энэ бол одоо өнөөдрийн хурд уралдаанд одоо бас л хурдан байгаа ийм одоо соёолон. За үзүүрийн 4 бол одоо тасарлаа. За үзүүрийн 4 соёолонгийн одоо за тэр хүүхэд одоо өшгөлж байгаа. Энэ одоо явдал дундаа одоо тэр морд тангарч байгаа харагдах хүүхдүүд болгоомжтой явахгүй. Говьлтай аймгийн Халиун сумын уяас Ган төмрийн жин зөргийн одоо хурдан хаяр үрээ 4 дээр байгаа. Ховд аймгийн Мянгат сумын уяас Ховд аймгийн Мянгат сумын уяас Загжуй мэд цаахны зээр дүрээ 3 дээр яваа. Баян хонгор аймгийн Заг сумын угуул Арга бүлэг группийн захирал Занганы хөрвөчрийн хөрүүрээ аман үзүүн дээр яваа. За өнгөн дээр нь бол одоо 410 номертой сайхан зэр дүрээ хэвээрээ юм аа. За энэ бол одоо өнөөдрийн хувьд бас л одоо шуурмагхан байгаа юм. За жоохон ойртчих тоо. Энэ одоо нэг хөтлөө яваад байна гэж одоо баймаргүй юм да. За ингээд өнөөдрийн насан эрдний одоо хурдан хонгор халдсан үрээ гэж одоо бүртгэл дээр бүртгүүлсэн байгаа харагдж байна. За энэ одоо Дорн таймгийн цагаан уус сумын харьяат Монгол улсын татмандаа яач Батцэргийн төвдөн цайжлын Батцэргийн унган над болсон 400 хэдэн номертой одоо сайхан зэр дүрээ хурдан соёлонгийн уралдааныг өнгөлсөн хэвээрээ 410 хэдэн жоохон дотор тийш ойртчих 10. За 414 номертой юм шиг байх юм. За өнөөдрийн урд нь Төв аймгийн уяач Мөнх зэргийн одоо хөрөн үрээ гэж бүртгэл дээр бүртгүүлсэн байх юм. За Нэмсрэнгийн Мөнх зэрэг гэж 414 номертой ийм хөрөн үрээ. За ингээд өнөөдрийн соёлонгийн уралдааны өнгөцүүрийн соёлонгууд бол тун урдан байна. За энэ жоохон ойртож байгаа. За энэ харган гараад нэг ойртъя. За тэгээд одоо үзэгчдэд ямар үрээ байна хэлээ. За ингээд Говьлтай аймгийн сумын Ган төмрийн жин зөргийн хаяр үрээ хөтөж эхэллээ. За баруун бүс нутагч одоо олон соёломор төрүүлсэн олон ихмэр төрүүлсэн айлда. Говьлтай аймгийн Халиун сумын харьяат улсын алдарт байж дэлгэрийн Туванжив гисны хүү Тодмандаа яач Туванживын Ган төмөр түүний хүү Ган төмрийн жин зөрг гэж энэ жил Монгол улсын залуу алдарт байж болсон хэр үрээ нөтөлсөн хэвээр юм. Ард дээр зэр дүрээ Занганы хөрвөчрийн хөрөн үрээ наа талд нь. За энэ бол Дорн таймгийн Хойвалсан сумын уяач Бихотын Бихуйгийн адуун сүргийн эхтэй эцэг тал нь бол одоо Монгол улсын томдмандаа байж Төмөрбаатарын Гал удрахын адууны эцэгтэй ийм үрээ юм байгаа. За хойшоо сууч. За ингээд 4 үрээ бол одоо үзэгчтэй нэлээд хол тасарлаа. За өнөөдөр бол одоо 4 соёолон 4 морин соёолон л одоо гараал зуларч байна да. За ингээд одоо Ямаатын улаан уулын зүүн сугаар орж ирэхэд 5 хайрхны булангаар одоо тойроод орж ирлээ. Соёлонгийн уралдааны төрүүч 5 хайрхны одоо булангаар тойрч орж ирэхэд соёлонгийн уралдааны үзүүрийн дөрвүүрээ тасарсан ивэрэ. За аршаа суучаа. За аршаа жаахан суугаад одоо манай зурлагчийн дөрөнд одоо арайхан үрээнүүдийг жаахан харуулахгүй одоо болохоо байгаад байна. За өнөөдрийн урдан соёлонгийн уралдааны үзүүрийн үрээнүүд бол одоо өнөөдөр шимтээхэн уралдааныг үзүүлж байна да. 4 морин соёлон байна энэ дөрөв дотор. За түүний ард дээр нь бол одоо тэр хний соёолон байна. Баян хонгор аймгийн Заг сумын уяа Занганы хөрвөчрийн одоо хурдан зэр соёолон байна. Улсад айрагдсан бүсэд аман үзүүлсэн. За дотор тийшээ болоорой. За энэ арын 5-ын үрээн дээр л одоо нэг жаахан суухгүй болохоо байлаа да. За наач одоо морч харгалахгүй ингээд явах гэдэг шиг. За энэ дээр одоо суугаа харуулъя үзэгчтэй. За 5-6-гийн үрээ бол одоо энэ дэлгэцлээ харагдж байна. За 5 дээр бол одоо сайхан зэр дүрээ яваад байгаа. За 6 дээр Даваанарын Ганбаатарын одоо буур дүрээ 6-аар орж ирж байгаа харагдж байна ямартаач. За түүний ардтал дээр нь Ховд аймгийн уугуул Ховд аймгийн Булган сумын уугуул Улаанбаатарын Налаг дүүгийн уяас Нямагийн Батулдын одоо морин хонгор соёолон 2019 онд Намын гэгэнийг данжиг нааданд бол морин хонгор соёолон айргийн давтарлуулж усан өнөөдөр ахаад морин хонгор соёолон байж магадгүй юм байна. Түүний ардтал дээр нь Ховд аймгийн Алтай сумын уугуул Сэдвийн Ган төмрийн буурал соёолон тэр ард дээр нь ороод ирсэн уршилж байна. Түүний ардтал дээр 668 номертой сайхан хар соёолон яваад байсан. Тэр л одоо ард дээр нь ороод ирсэн Завхан аймгийн алдарт байж Жамбалын Сүхбаатарын одоо саарал соёолон гэж одоо байсан болоо да.
За ингээд өнөөдрийн хурдан соёлын уралдаан бол үнэхээр одоо галгарсан уралдаан болж байна. Хар соёлын Говьтай ангийн Жандаман сумын Жаргал сайхны Жамцын инколтын Говьтай ангийн Жандаман сумын Жамцын инколтын одоо хурдан хар соёлон байна. Монгол Улсын дотмонд байж Төвдөнгийн бат сууж байсан дээр хар соёлын ард дээр орж байна. За энэ хэдтэй ингээд зэрэгсэж жоох харшилж. За өнөөдрийн хурдан соёлонгийн уралдааны 5 дээр одоо ганцаараа яваа нэг соёлон бий. 67 номертэй ганц одоо зээр соёлон 5 дээр одоо ганцаараа зүдгийнхэн яваад байгаа. За энэ Даванарвын Баатарын одоо бурдураа ард дээр Нямагийн Батуултын хонгороо Монгол Улсын алдарт байж Сэдвийн андамрын бурдураа 666 номертэй сайхан харуураа бол Монгол Улсын дотмонд байж Төвдөнгийн бат суужийн үеэс солигыг харуулж байгаа. Говьтай аймгийн Жандаман сумын инколтын харуураа бараг л мөн хаата. За 666 гэж одоо бүртгэл дээр байхгүй юм шиг байх юм. За инколтын харуураа тийм байна. Номер нь байна. За энэ бол одоо Жаргал сайхны инколт Говьтай аймгийн Жандаман сумын яач Жаргал сайхны инколтын одоо хурдан харуурыг тутманд байж бацааж ивсэн ард дээр нь байна. За энэ дэлгэцний харагдж байгаа Хөвсгөл аймгийн уяас Лагны Төмөр Баатарын одоо хурдан хээрүүрээ энэ дэлгэцний харагдж байна. За түүний ард дээр нь ахаа заахан одоо Ж тамагтай сайхан харуураа Төв аймгийн Батцанбар сумын Бүрээдийн харагддаг үрээ энэ орж иж байгаа харагдж байна. За ахаа дар дээр нь сайхан морин зэр соёлон одоо орж ирсэн энэ дуршилж байгаа харагдж байна. За өнөөдрийн хурдан мөрдийн уралдааны хурдан соёлонгийн уралдааны үзүүрийн хэдүүрээ. За энийг нэг сайхан аршаа суучих. Энийг жаахан аршаа суугаа харуулчих энэ зэр соёлон. За ингээд өнөөдрийн соёлонгууд бол үнэхээр одоо шинтэйхэн уралдаан болж байгаа. Энэ 309 номертой ногоо өвчтэй хүүхдээ тэрийг сайхан барьж байгаа манай зурагдаачийн дөрөв. Ховд аймгийн дөргөн сумын уяач Монгол Улсын алдарт байж Нямдавагийн Батбаярын хүрэн зэр соёлон тэр ивчлээ. Өгдөө хар халдсан газар Арбаатар хурдсан. За жаахан дотор тийшээ болоорой. За дотор тийшээ болоод одоо сайхан дотоо уршлаад угаарай. За энэ одоо араас орж ирж байгаа хэдэн соёлон дотор бол одоо хонгор соёл маань Говьтай аймгийн Дөрөв сумын уяач Чогсомдөвийн цоодлын хурдан хонгор соёлон. За энэ ард дээр орж иж байгаа харагдж байна. За хурдан соёлонгийн уралдааны үзүүрийн хэдэн соёлон бол одоо 671 номертэй сайхан морин дэлтэй хонгор соёлон мөн орж иж байгаа харагдж байна. За уршилч дөө. Энэ Хөвсгөл аймгийн уяа Чулуун эрдний хурдан хонгор соёлон 671 номертой мөрсөн Хөвсгөл аймгийн Чулуун эрдний хонгор соёлон байна. За өнөөдрийн одоо соёлонгийн уралдаан бол гал гарсан уралдаан болох нэ. За үзүүрийн хэд бол ялангуяа одоо ер нь өнөөхээр одоо ширэн уралдаан болж байгаа. Тэр төв ардаа халдсан соёлон энэ Төв аймгийн Баян сумын уяач Монгол Улсын мандаа байж оюун бэлэг агсны хөө Батамгалангийн халдсан соёлонтой тун адилхан соёлон одоо тэр ард харагдаад өнгөрлөө. За энэ дээрээс ингээд тогтоод яваарай. Ховд аймгийн Дөргөн сумын угуул Монгол Улсын алдарт уяач Нямдавагийн Батбаярын зэр соёлон энэ байна. За энэ бол одоо өнгөрсөн жил төрийн их баяр наадмын хязгаалan одоо сунгаад өнөхөө хурдан байсан хязгаалмар бол одоо энэ юм байгаа энэ хүрээ юм байгаа. За энэ Ховд аймгийн Дөргөн сумын угуул Монгол Улсын алдарт уяач Нямдавагийн Батбаяр 2012 оны ардын хувьсгалын 91 жилийн онцны баяр наадмын халтар даага айргийн 4-т хүртэлж байсан уяач юу. За түүний урд талд нь Лагны Төмөр Баатарын хээрүүрээ Төв аймгийн Батцанбар сумын Бүрээдийн харуурээ. За тэр урд талд нь байгаа Говьтай аймгийн Чанарман сумын уяач Жаргал сайхны инколтын одоо хурдан харуурээ нэмнэтэй байгаа. За Өр ханга аймгийн Уян сумын уяас Даванарвын Баатарын одоо хурдан буурал үрээ энэ дунд талд одоо мөн явж байгаа харагдж байна. За Монгол Улсын мандаж Ганбаатарын буян дөгдөг үйсэн урд нь Ховд аймгийн Алтай сумын угуул Сэдвийн андамрын буурал үрээ. Түүний урд талд Ховд аймгийн Булган сумын уяас Нямагийн Батуултын хонгор үрээ Монгол Улсын дотмондаж Түмэн дэлгэрийн их хоёр уяас солигыг тааруулсан ийм одоо хурдан үрээ энэ дунд явж байна. За энэ нэг задгаа дэлтэй зэр дүрийг одоо сайн ярихгүй үрээ байна да. Жаахан ойртчил манай зурлаачийн дуран ойртод яваад байвал яаж вэ? За одоо өнөөдрийн соёлонгийн уралдаанд мөн ч удаа галтайхан уралдаан болох байна. За 67 номертэй сайхан зэр дүрээ энэ дунд талд одоо уршилж харагдж байна. За энэ 67 номертэй одоо сайн мэдхгүй Сэлэн аймгийн уяач Буян ундрахын хонгор үрээ гэсэн байна. За энэ бол бүртгэл дээр бас л байхгүй ийм үрээ одоо харагдж байх юм. За ингээд уршлаад уяа. За уршлаа үзүүрийн дөрөв үрээ одоо ер нь нэлээд холтоод ичлээ. За үзэгчдээ одоо энэ 67 номертэй сайхан зэр дүрээ бүртгэл дээр байхгүй юм. Тэгээ одоо үндсэндээ харин хэдэн үрээн дээрээс одоо өнцүүрийн 4-5 үрээтэй явж байгаа жаахан аршилж байгаа харагдж байна. За хурдан соёлонгийн уралдааны үзүүрийн үрээнүүд бол одоо сайхан зуларсан байгаа. Та бүхэндээ одоо очиж харуулъя үзэгчдээ. За өнөөдрийн одоо хурдан соёлонгийн уралдааны өнгөний хэдийн ард дээр нь 19 номертой Завхан аймгийн Алдар хаан сумын уяач Ягааны Сойж даваагийн одоо хурдан бор соёлон тэр ард дээр одоо бас явж байгаа харагдлаа. За одоо энэ хэд дээр очиод одоо харуулъя. Ямар шүү одоо байр байдалтай. За ер нь мордын байр бас жоохон солигдсон байхыг үгүйс харахгүй шүү. За доктор 414 номертай сайхан морин зэр соёлон ингээд одоо үзүүрийн хэдийн ард дээр яваа. За Говьтай аймгийн Халиун сумын уяач Чин ган төмрийн жинзэргийн хээрүүрээ хөтөөсөө яваарэ. Ховд аймгийн уяач Цагжвийн мэд сайхны зэр дүрээ аман үзүүн дээр 814 номертой мордсон ахаа сайхан зэр дүрээ бол одоо үзүүрийн хэд дээр 414 номертой мордсон зэр дүрээ 3 дээр Баян хонгор аймгийн Цаг сумын уяач Занганы Бөрөө учрын зэр дүрээ 4 дээр хэвээрээ юм аа. Төв аймгийн уяач Нямсрынгийн мөнхсөргийн хүрэн зэр дүрээ гэж байна. За энэ бол одоо Гүр Базрын Батэрдэн уяачин байсан Төв аймгийн Эрдэнэ санд сумын уяач Нямсрынгийн мөнхсөргийн хурдан хүрэн зэр дүрээ өнөөдрийн хурдан соёлонгийн
уралдааны 3 4 дээр гараад ирсэн байна. Дундгой аймгийн Нэрэн сумын уугуул Монгол улсын алдарт уяач Гүр Базрын Батэрдний ууж хурдлуулж байгаа. Дорн таймгийн цагаан уу сумын ундан адуу Төв аймгийн Эрдэнэ санд сумын Нэмсрэнгийн мөксөргийн хурдан зайр дөрөв 4 дээр хэмээрээ байна. 414 номертой юм шиг байна. 2017 оны ардын хувьсгалын 96 жилийн үндэсний хоёр нааданд Дорн таймгийн Жойулсан сумын уяач Батчмын Дэшчүүгийн Батчуу гэдэг хүний хонгормороо улсын нааданд ихмэр аман хүзүүд үсэн. За ингээд Говьлтай аймгийн Халиун сумын Гандамрын Жинзөргийн хээ соёл хөтөлсөн хэвээрээ. За гэхдээ ерөн соёлынгийн урдааны түрүүч энэ нэлээд айжурсан байгааг та бүхэн бол харж байгаа. За энэ хэр соёлон бол өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын төрөө үрээ Дорногов аймгийн Эрдэнэ сумын Гэрлэгийн бат сайхны унган адуу Чинэн Баатар байсан аман үзүүн дээр нь 371 номертой марцсан байсан баха. Ховд аймгийн Мянгат сумын Загжимын сайхны хурдан зайр дүрэг Тодмолдоо байж Даштржийн мөнгө хотож урдлуулж байгаа. Бүсийн нааданд өнгөрсөн жил улсын баяр нааданд 6 турдалсан үрээ. Энэ бол 11 настай хүү унсан байна. 11 настай Төвшин баяр гэж хүү унсан. Минь сайхны зайр дүрээ өнгөрсөн жилийн төрийн их баяр наадмын 6, урд хээр үрийн төрийн их баяр наадмын 4. Энэ арын одоо Занганы бүрүүчрийн хээр үрээ бол зайр дүрээ төрийн их баяр наадмын 4 турдалсан. За Дундгой аймгийн Харьяат улсын алдарт уяач Гүр Базрын Батэрдний ууж хурдлуулж байгаа 414 номертой Төв аймгийн Эрдэнэ санд сумын Нэмсрэнгийн мөксөргийн зайр дүрээ 3 дээр зааршилжээ. За ингээд Нэмсрэнгийн мөнгөцөргийн зайр дүрээ бол одоо 4 дээр уршилж байгаа харагдж байна. Улсын баяр нааданд ихнэсний хонгормоор аман үзүүн дурлуулж байсан уяач Төв аймгийн Эрдэнэ санд сумын уяач Нэмсрэнгийн мөнгөцөрг. За ингээд хурдан зайр дүрээ бол одоо 4 дээр, Занганы бүрүүчрийн зайр дүрээ 3 дээр, мөнгөцөргийн зайр дүрээ 4 дээр гэсэн энэ дөрвөн соёлон бол тасарчжээ. За өнгөрсөн жилийн улсын баяр наадмын 6 турдалсан Мэд сайхны зайр дүрээ аман үзүүн дээр байгаа. Заарын үрээнүүдээс аль нь одоо тавлж, аль нь хайрагдахыг одоо хэдхэн мөчийн дараа та бүхэндээ одоо харуулнаа. Монгол наадам улам жилийн дагуу сайхан зохион байгуулагдсан. Цаана одоо машин дагахгүй байхад ингээд тоостой байгааг та бүхэн харж байгаа. Энэ наадамд бол одоо машин дагдгүйгээр л онцлог юм наадам болчихлоо одоо. За ингээд арын үрээнүүдийг харуулъя. За энэ Ховд аймгийн уугуул, Ховд аймгийн Булган сумын уугуул Нэм Улаанбаатарын Налаг дүүргийн Харьяат Нэмагийн Батулдын хонгор соёлон бол цаа талд нь байгаа. За 67 номер юм уу 87 номертэй юм шиг байх юм. 87 номерт гэж одоо Аранга аймгийн Өндөр улаан сумын Вандан Сэрэнгийн хээр үрээ гэж энэ одоо биш дээ. Энэ бол бүртгэл дээр одоо буруу бүртгэгдсэн үрээ байна 67 номертэй. За түүний арын эдэн үрээг манайруулаач энэ дөрөв. Ахаад нэг сайхан одоо суугаад харуулъя. За энэ дэлгэцтэй орж ирж байгаа бор үрээг харуулаарай. 436 номертэй мартсан байсан бол да сайхан бор үрээ 256 номертэй юм дээр урдлыгтай сайхан зэрэгцээд явж байгаа манай зурглаачин дөрөв. За 256 номертой мартсан сайхан өрн бор үрээ өнөөдрийн урдан соёлын уралдааны үзүүрийн өдөр одоо орж ирж байгаа харагдж байна. Энэ 256 байх шиг байна тийм ээ. За ингээд урдталт нь Нэмагийн Батулдын одоо хонгор үрээ аралтай нь 256 номертой бор үрээ. За дахиад яхан аршаа суучих. За энэ өнөөдрийн одоо урдан соёлын уралдааны бүртгэл бас одоо нэлээд жоохон зөрөөд байгаа ийм зүйл одоо ажиглагдж байгаа шиг байна. За арайхан үрээг одоо харуулъя. За энэ Ховд аймгийн Алтай сумын Цэдвийн Гандамрын одоо хурдан буурал үрээ энд орж ирлээ. За 7 үрээ тасарсан 8 дээр буурал үрээ 9 дээр Ховд аймгийн Дөргөн сумын уяач Нэмдавагийн Батбаярын хүрэн соёлон 9 дээр Төв аймгийн Батсанбар сумын Бүрээдийн хар соёлон 10 дээр байна. За үнэхээр өнөөдөр ч гал гарсан уралдаан болсон үзүүрийн хэдэн соёлонгууд бол үнэхээр хурдан байлаа. За энэ одоо Бүрээдийн хар соёлон гэж Жээ тамхтай сайхан хар соёлон Төв аймгийн Баян цогц сумын уяач Дундур түрүүпийн захирал Жамбалдоржин бүрүсрэнгийн унган адуу Төв аймгийн Батсанбар сумын Бүрээдийн хар гэдэг соёлон энд явж байгаа. За түүний урдталт за уршилчтай одоо ер нь барай ойртолцсон уу арай болоогүй юу? Нэг хойшлох уу? За нэг сууч энэ арын 3-ыг нэг харуулчих. За арын 3 үрэн дотор Говьлтай аймгийн Жандбал сумын уяач Жаргал сайхны инкултын одоо хурдан хар ногоон үрээ энэ ард дээр орж ирж байгаа харагдж байна. За 246 номертой морин алдсан үрээ арын хэд дээр орж ирсэн Төв аймгийн Баян дэлгэр сумын Ган төмрийн дэсвгийн өрн алдсан үрээ байна. Заана 2 дахь урагшлаад байгаа. За энэ наадлалд нь яваа одоо сайхан алдсан үрээ бол Төв аймгийн Баян дэлгэр сумын уяач Монгол Жокей клубын тэргүүн Ган төмрийн дэсвгийн одоо хурдан алдсан үрээ наадлалд нь гараад ирсэн бол цаа талд нь байгаа Ховд аймгийн Зэрэг сумын уяач Бөгчлөөний Баатар билгийн хурдан алтар үрээ гарч ирлээ. За энэ наадмыг зохион байгуулж байгаа Ховд аймгийн Алтай унаг мөргөн спорт дэвштэй холбооны тэргүүлэгч гишүүн Ховд аймгийн Зэрэг сумын уяач Бөгчлөөний Баатар билгийн хурдан алтар үрээ Төв аймгийн Баян дэлгэр сумын Ган төмрийн дэсвгийн хурдан алдсан үрээ Төв аймгийн Батсанбар сумын Бүрээдийн хар үрээ гэсэн энэ хэдэн үрээ урд нь Ховд аймгийн Дөргөн сумын уугуул улсын алдарт уяач Нэмдавагийн Батбаярын зайр дүрээ түүний урдтал дээр Ховд аймгийн Алтай сумын уяач Цэдвийн Ган төмрийн урдан буурал үрээ Эрдэнэ нутгийн Маян зул уяач энэ өдөр уяас болгогийн тааруулсан баха буурал үрээ өнгөрсөн жилийн Хуйцаалангийн улсын баярын наадамд бас нэлээд дээгүүр орсон 16 толгоор орсон ийм хурдан үрээ. За энэ бол одоо улсын алдарт байж Балдоржин баяр дөржин унган үрээ байх. За ингээд үржлээ.
За энэ дотор эдэн дотор бол одоо Нодаахын Нямагийн Батуултын хонгор үрээ хамгийн надлалд нь одоо урагшлаад байгааг та бүхэн манай зураглаачийн дурд одоо харж байгаа. За энэ одоо 67 номертэй сайхан зээр дүрээг бол одоо харамсалтай бүртгэл дээр одоо бүртгүүлээгүй ийм үрээ 67 номертэй мордсон юм байна. За энэ зээр дүрээ бол налаг дүргийн үеэс Нямагийн Батуултын хонгор үрээ 256 номертэй мордсон сайхан бор үрээд энд дунд толдороод ирсэн урагшлаад байгаа харагдж байна да. За 256 бол одоо бас л номер одоо бүртгэлгүй байгаа харагдж байна. 256 номертэй сайхан бор үрээ. За энэ за уршилчих ингээд уршилчих одоо. За өнөөдөр бол одоо энэ хэдэн үрээ бол одоо өнгөнийхөө хэдтэй нэлээд одоо. За 256 номертэй энэ Сүхбаатар аймгийн уяач Анхбаатар. За энэ Төв аймгийн Баян Шандман сумын уяач Төв аймгийн Баян Шандман сумын уяач Тулаг улдын одоо хурдан үрээ хөр үрээ байна. Сүхбаатар аймгийн уяач Анхбаатарын одоо бор үрээ гэж бүртгэлтэр бүртгүүлсэн байна. Энэ Тодмондоо байж Даштрчийн Мөнх Хотагийн уяаны үрээ байна да. Тэгвэл за өнөөдрийн одоо хурдан соёлонгийн уралдааны 5 руу орж ирсэн Сүхбаатар аймгийн уяач Анхбаатарын хурдан бор үрээ өнөөдөр нэлээд дэхэн талд одоо гараад ирсэн 265 номертэй байсан баха. За тийм шиг байна. 256 номертой Сүхбаатар аймгийн уяач Анхбаатарын бор үрээ. За ингээд Говьлтай аймгийн Халиун сумын уяач Ган төмрийн жин зургийн одоо хурдан хайр үрээ хөтөлсөн хэвээрээ. За энэ одоо Атуучин Нямбаатар гэдэг хүмүүс өнгөрсөн жил тэр их баяр нааданд төрүүлсэн. Ер нь Орногов аймгийн Эрдэнэ сумын уяач Хөнгөө Балам гэж одоо Төмөн олонхоо дунд алтарсан Маян зүгийн Балам гэдэг хүнээс ихтэй Эрдэнэ сумын уяачид бол одоо Монгол даяар алдартай түүнийг залгамжиж байсан хурдан мөрний нэвт сэтгэлтэнд асуугийн отгом жаргал агсны бий болгосон Атум сүрэг гэж бол одоо үе удмаараа хурдалж байгаагийн нэгэн баталгаа нь энэ хээр үрээ юм байна. Түүний төрсөн дүү одоо Гэрлэгийн Бацаахан гэдэг хүний одоо унган өнгөрсөн жилийн тэр их баяр наадмын төрөв. За ингээд Говьлтай аймгийн Халиун сумын Ган төмрийн жин зураг өнөөдөр хурдан хайр үрээ төрүүлж магадгүй боллоо. Аман үзүүндэр Дундгов аймгийн Дэрэн сумын уяач Улсын алдарт уяач Гүр Азрын Батэрдний үеж хурдлуулж байгаа. Төв аймгийн Баян сумын уяач Эрдэнэ санд сумын уяач Нямсрынгийн мөнх зургийн зээр дүрэ. Уул гарал бол аав нь бол Дундгов аймгийн Дэлгэр хангаа сумын угуул хүн. За тэр цааталд нь Ховд аймгийн Мянгат сумын Мэнц сайхны зээр дүрэ гэж өнгөрсөн жил тэр үеэр наадам 6 сүрэ. За дөрөв дээр Улаанбаатар хотын Багханга дүүргийн аймгийн уяач Анхбаатар үрэг Монгол Улсын залуу алдарт уяач Мөнх Хотын Сэрэнжив 9-6-аар орж ирлээ. За 7-8 үрэг дахиад нэг харуулъя. За энэ ард дээр орж ирж байгаа 7-8 дээр орж ирж байгаа үрээнүүд дотор Ховд аймгийн Алтай сумын уяач Сэдвийн Ган төмөр гэж 2016 оны Говьлтай аймгийн Алтай хотод зохион байгуулсан баруун бүсийн хурд наадмаас 3 айраг авчирсан соёлмор хүрмөр төрүүл гэж байсан байх шүү. Сэдвийн Ган төмөр гэдэг хүн. За соёлмор хүрмөр төрүүл гэж байсан байх. За түүний ард цаана талд нь яваа, наад талд нь яваа Ховд аймгийн Булган сумын угуул Нямагийн Батуултын одоо хонгор үрээ. За өчигдөр даага харагдуулсан Нямагийн Батуулт уяач. За түүний ард талд нь 159 номертэй сайхан хээр үрээг одоо басна сурагдлаачийн дунд харуулаарай. Ховд аймгийн Зэрэг сумын уяач бүх чулууны Баатар билгийн одоо хурдан алтар үрээ 159 номертэй мөрдсөн ард дээр нугыг манай үзэгчид одоо харж байгаа. За уршиж барийн зураг орж гинү. Манай сурагдлаач одоо сайхан яваад гიშгээд өмцүүрийнхаа хэд дээр очоорой. За ингээд хурдан соёлонгийн уралдааны үзүүрийн хэдэн соёлонгууд бол одоо за яваарай. Тэр одоо өрөөнүүдийн хажуугаар ороо сайхан яваарай. За энэ Ховд аймгийн Алтай сумын уяач Ган төмрийн буур дүрээ за уршиж барьаар ер нь тунд өгчлөө шүүн морд. За энэ бол дэлгэцний хавж Улаанбаатарын Налаг дүүргийн уяач Батуултын одоо Нямагийн Батуултын хурдан хонгор үрээ энд одоо явж байгаа харагдж байна. За энэ урдлын хэдэн үрээний баяр бас жоохон солигдсон байгаа харагдж байна. За энэ Баян хонгор аймгийн Заг сумын уяач Бүрэг өчрийн зээл соёолон энд одоо морин зээл соёолон Сүхбаатар аймгийн уяач Анхбаатарын одоо Анхбаатарын одоо бор соёолон за 76 номертой ахаа сайхан зээл талдсан үрээ яваа. За ингээд үзүүрийн 3 үрээ бол тасарсан. Тэр 3 үрээн дээр одоо нэг сайхан одоо бичлэг хийж байгаа. Тэгэл одоо барайныхаа зурхаараа цуглоочих баг. За ингээд өнөөдрийн хурдан соёлонгийн уралдааны үзүүр дээр явсан нэг үрээ бол одоо хадуураа тэр цаашаа гараа авчиж байгаа харагдах юм. За энэ бол одоо Говьлтай аймгийн уяач Ган төмрийн жин зургийн одоо хурдан хайр үрээ өнгөн дээр явж байгаад одоо харамсалтай нь хадуураа гараа авчлаа. За хэр үрээ бол одоо хадуурчлаа. За ингээд 371 номерт амарсан Ховд аймгийн Мянгат сумын уяач Мэнц сайхны өнгөрсөн жилийн төрийн их баяр наадам 6 турталсан зайр дүрээ өнөөдөр өнгөлөө гараад ирлээ. Аман үзүүн дээр нь Төв аймгийн Эрдэнэ санд сумын уяач Нямсрынгийн мөнх зургийн сартай зайр дүрээ аман үзүүн дээр за тэр хэр үрээ бол одоо бүр тэр жигтэй тэгээ гараа ивчиж байгаа харагдах юм. Тэр одоо
За ингээд одоо хурдан соёлонгийн уралдааны үзүүрийн 2 үрээ тарлаатай. За ард дээр нь дохуулсан Нэмсрэнгийн мөнх цэргийн хурдан зайр дүрийг ард дээр нь дохуулсан Ондгоо аймгийн нэрийн сүмийн харьяат улсын алдарт байж Гүр Узрын Батэрт нь үйсэн. За өнгөмд нь Тодмонд байж Мөнхөд үйсэн. Өнгөрсөн жилийн төрийн их баяр наадан 6 турталсан зайр дүрээ. За ингээд Ховд аймгийн Мянгад сүмийн уяаж Загжуй мэд сайхны зайр дүрээ. Түрүү магнаа турталч наадамчин олныг одоо уйсгалаа. Аман хүзүүнд нь Төв аймгийн Эрдэнэ сан сүмийн уяаж Нэмсрэнгийн мөнх цэргийн хурдан зайр дүрээг улсын алдарт байж Гүр Узрын Батэрт нь үйж аман хүзүүнд дурдлууллаа. За ингээд хурдан соёлонгийн уралдааны 3 дээр нь байгаа энэ хээр соёолон бол Говьлтай аймгийн Халиун сүмийн уяаж Ган төмрийн жин зэргийн хурдан хээр соёолон тарлаатайгаа нь хөдлөөтэй 3 дээр орж иж байгаа харагдж байна. За яг одоо өнгөний хэдээ явсаар байгаа далиад одоо замаас гарсан тэгээд одоо буцаад хөдлөөд одоо замд нь оруулаад хээр үрээ 3 турдалаа. За энэ бол одоо төрийн их баяр нааданд одоо төрүүлж байсан өнгөрсөн жил одоо түрүү магнаа турдалсан үрээ. За хурдан соёлонгийн уралдааны үзүүрийн одоо 3 үрээ орчлаа. За 4-5-ын үрээнүүдийг одоо харъя. За 4 дээр 76 номертой бүртгэл дээр байгаагүй халдсан үрээ 4 турдалаа. Айргийн 5 турдалсан энэ одоо Сүхбаатар аймгийн уяаж Анхбаатрын бор үрээ одоо айргийн 5 турдалж байгааг наадамчин олон харж байгаа хаа. За 236 номертой юм уу 56 номертой юм байна. Анхбаатрын бор үрээ 6 Ховд аймгийн Алтай сүмийн уяаж Ган төмрийн Сэдвийн ган төмрийн хол үрээ. За энэ наадлаар нь орж исэн хээр үрээ нь одоо 6 шиг болох юм. 159 Бөгчлөөний Баатар үргийн халтар үрээ 6-аад 7-оор Ховд аймгийн Сэдвийн ган төмрийн одоо хурдан буур дүрээ 8-аар Нямаагийн Батуулдын зайр дүрээ 9 Занганы Борочрын зайр дүрээ. За 246 номертой мордсон Хонгор үрээ 555 номертой мордсон сайхан Ухаа үрээ 558 номертой мордсон юм шиг байна. Говьлтай аймгийн Дэлгэр сумын Чагнаадржийн хул гэдэг үрээ бас нэлээд дээгүүр хурдлан орж иж наадамчин болно байслаа. За энэ Монгол улсын Тодмонд байж Батүлжин Отгон насангийн үйсэн Ховд аймгийн уяаж Ажиагийн хээр халдсан үрээ энд одоо олж ирж байгаа харагдж байна. Түүний зааталд нь сая дээр 186 номертой харагдж байгаа шин Баян Хонгор аймгийн Бөмбөр сумын Агваны хээр гэдэг үрээ бас л 17-8-аар хурдаллаа. За энэ хурдан соёлонгийн уралдаан амжилттай болж өнгөрлөө. Бид таавханд айргийн мөрний хашаанаас үзүүлье. За ерөн өмнө өнөөдрийн сайхан нааданд өрөө төрүүлсэн баяр. За сэтгэл хөндөр байна. Одоо Ховд аймгийнхан энэ наадамчтай баярын мэнд төргий. Өнгөрсөн жил зайр дүр болсон зургаасан байна. Тэгсэн. Энэ бүс 2 харигт 3 төрүүлж. Тий. Унган өгшил нь хаалт. Мэнд сайхан унгаад өөр. Тий. Танай гал уу өнөөдөр хэдэн сайхан хариг дүр авлаа шүү дээ. Тэгээ манай хүүгийн соёл хүмүүс харигдлаа. 2 соёл нэгэн төрөл нэг нь харигдлаа. За хаалнаа тус хариг дүр аваа. За баярлалаа. Шиний үрээ вэ? За, юуны өмнө өнөөдрийн сайхан нааданд өрөөг харигдуулсан баяр та манай наадамч олонд өрөөг танилцуулахгүй хэний үрээ? За баярлалаа. Намайг Хөвсгөл аймгийн Хариалан сумын харьяат оюун билгийн баасан цэрэг гэдэг. Энэ халзан үрээ Хөвсгөл аймгийн шинэ өдөр сумын харьяат Лагны Төмрөтөр хүний үрээ. Ер нь яаж урьж байсан? Энэ 19 онд хотгоод аригцсан. Миний унган үрээ энэ. Хотгоод аригцсан. Тий, хотгоод аригцсан үрээ. Тий, унган үрээ. Өнөөдрийн наадам ер нь ямар болж байна? Өмнө ховдод ирж байгаа. За ховдод ирж урдсангүй ер нь энэ жил ирж урдлаа. Наадам сайхан боллоо. Баяртай байна. Үрээ. Наад бас дүр ариг. За баярлалаа. За ингээд өнөөдрийн энэ сайхан нааданд Төв аймгийн Эрдэнэ сан сумын яаж мөнх
Нямсрынгийн мөнгөсрөх зэр дүрийг харигдуулаа баяр хүргэе наадам жолондоос. За баярлалаа. За нийт Алтай нутгийнхандаа баярлалаа. Баярын мэнд хүргэе. За нутгийнхаа ард түмэнд бас нийт монголчуудаа баярын мэнд хүргэе. Зэр дүрээ сайхан удам мөгчлийг сайхан танилцуулаад өмнөх хэмжээнд нь яаж үргэлжлүүлсэн? Зэр дүр Дорнот аймгийн Тод Мандагч Бацалгийн унгаа атуугаа. Манай Сэлэнгийн нэг найз Баяк авч над бэлгэнд өгсөн үг байгаа. Тэгээд найзуудаа баярлалаа бас. Сайхан урдуураа өгсөн баярлалаа. Өнөөдрийн наадамд ер нь таны гал уяа бас сайхан нааж энэ ховд нутагт өмнө ирж наадаж юу? Наадам ямар болж байна? За ховд нутагт өмнө ирж наадж байгаа үгээ манай гал уяа сайхан наадж байна. 4-5 дахь хайрга авч байна. За Норимын үйж өгдөг Монгол улсын алдартай яаш Гүрөө Зургийн Бат Эрдэндээ бас баярлалаа. За баярлалаа. За юуны өмнө одоо өнөөдрийн энэ сайхан наадамд одоо үрэг харигдуулсан баяр хүргэе. Гал уянаас хоёр шүрээ харигдах шүү одоо. Тэглээ баярлаа. За гур хүрээ хин гэдэг нь өрөө байна. Энэ Анхбаатарга манай ах өрөө. За Скотландын анч юм байна. Зураа Барууртсан аймгийн өрөө. Тий. Ер нь өмнө нь яаж үргэлжлүүлсэн өрөө? Энэ битүү өрөө миний унгуу өрөө байгаа. Би анхтаа бэлгэнд өгсөө. Тий. Алтай нутагт ховд нутагт одоо энэ сайхан наадам ер нь ямар болж байна? Наадам сайхан зохион байгуулалтаа сайхан болж байна. Гал уяас олон хариг. Тэглээ манайхад нэлээд олон хариг төр авлаа. Сайхан байна. За олон наадам хариг төр аваа. За баярлаа. За зөвштэй их бид таахад соёлынгийн уралдааныг одоо дамжуулан хүргэлээ. Хэдхэн мөчийн дараа хурдан даагны уралдааныг бас дамжуулан хүргэнэ.